Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсгүүд бүгд нарамдах Беларусь улсаас Монгол Улс цугаанц бөгөөд бүрийхэд элчин сайд Ордо Михаил Сергеевич итгэмжлэгч өгчгөө өргөн барьлаа. Ерөнхийлөгч хөрсөг хоёр орны найрцаг харилцаа хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд цаашид харилцан сонирхсон салбаруудад бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ. Уулзалтын үеэр хамтын ажиллагааг худалдаа эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулсан худалдааны төр хэлцээрийн хүрээнд хамтрах боломжийн талаар санал солилцлоо. Беларусь улсын элчин сайд манай улс төрж манай улсын ерөнхийлөгчдөд итгэмжлэгч өгөх хүчгээ өргөн барьснаар түүний аль биесны ажлууд өнөөдрөөс яг аль биесээр эхэлж байна. Тэгээд Монгол улсын ерөнхийлөгчдөөс уулзалтынхаа үеэр бол Монгол улсад ирсэн хүн ямагт дахин ирэхийг хүсдэг. Урд өмнө нь гадаад харилцааныхаа яамд байхдаа хоёр орны хоорондын харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцах зөвлөлт уулзалтын үеэр урд нь Монгол улсад ирж ирсэн хүний хувьд дахин Монголд томилогдсон элчин сайдаар ирж байгаадаа их баяртай байна гэдгийг илэрхийлсэн. Мөн Лукашенко ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсөгтэй их дотн сайхан харилцаатай. Энэ хоёр орны төрийн тэргүүнээр хоорондоо их тийм хүн хоорондын харилцаа их сайтай учраас элчин сайдыг наашаа явахад нь онцгойлон хэлж Монгол улс Беларусь улсын хоорондын харилцаа хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэх чиглэлийг бол өгсөн гэдгийг илэрхийлж байна. Элчин сайд ирснээс хойш богино хугацаанд хоёр орны харилцааг ямар салбарт хөгжүүлж болох за мөн Лукашенко ерөнхийлөгч манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яаж төгссөн ажлуудыг бас бодит ажил хэрэг болох дээр онцгойлон анхаарч ажиллана гэдгээ илэрхийлснээс гадна бас шинэ боломж салбаруудыг бол бас олж харснаа Монгол улсын ерөнхийлөгчд илтгэж байна лээ. Элчин сайд Ордо Михаил Сергеевич харилцаа хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхол бүхий салбаруудад өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллагаа илэрхийллээ. Монгол улсын ерөнхийлөгч хөрөлцгийн урилгаар бүгд нарамдах Беларусь улсын ерөнхийлөгч Лукашенко 2024 онд манай улсад төрийн ажил хийсэн. Төрийн тэргүүнээр аль биесний хэлцээ хийж найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай Монгол улс бүгд нарамдах Беларусь улс хоорондын гэрээ байгуулсан юм. Үүнээс гадна талууд харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой засгийн газар байгуулах хоорондын 13 баримт бичигт гар үсэг зурсан. Монгол улс бүгд нарамдах Беларусь улс 1992 оны 1-р сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон төвхтэй.